та хаяа заримдаа уурлахаараа өөрийнхөө биеийг барьж чадахгүй, дийлэхгүй, барьж авсан юм авч идэх, юу хийгээд байгаагаа өөрөө мэдэхгүй байх, сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байх, зүрх тавчдах, амьсгал давхцах, гар хөл салгалах, эдгээр шинж тэмдгүүд таны амьдралд тохиолддог уу? Хэрвээ тийм бол энэхүү видеог дуустал нь үзээрэй. За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор та нартайгаа хамгийн хэрэгтэй мэдээллийн нэг болох панический атаки буюу паник атакийн талаар мэдээлэл хүргэхээр өнөөдрийнхөө хичээлийг бэлдэж байна. За ерөнхийдөө та нар маань урд өмнө маш олон удаа сонсч ирсэн байх. Паник атак, панический атак гэх. За энэ маань одоо чимээгүй нийгмийн хүмүүсийн дунд хамгийн их байдаг энэ зүйл байдаг бахан. Хүн болгоны тэр болгон мэдээд байдаггүй. Тэгсэн хэрнээ одоо бараг л 5 хүний нэг нь л бараг панический атак хийтэй байдаг. Ийм одоо нийгэмд чимээгүй тарахж байгаа юм сэтгэл заслын ийм эмгэг байх нэ. Тэгэхээр сэтгэл зүйн эмгэг байх нэ. Тэгэхээр энийг эдгэхгүй бол явандаа хүнд бие дээр нь ямар нэгэн байдлаар өвчин болох замаар илэрдэг. Ерөнхийдөө энэ альч сэтгэлийн одоо энэ өвчнүүдийг хэрвээ та тоохгүй барих юм бол явандаа таны бие дээр ямар нэгэн шинж тэмдгүүд илэрдэг байгаа. За жишээлх юм бол зүрхний өвчтөй болох, за таны зан ааш өөрчлөгдөх, уур уцаартай, түрэмгий догшин болох, тэгээд цаашлаад элэг өвчилж эхэлнэ, бөөр гэдэг ингээд хамгийн эхлээд таны 5 цул эрэхтэн өвдөж гэмтэж эхэлнэ гэсэн. Тэгэхээр биеийн эрүүл мэндэ өвдөнгут та шууд эмнэлэг рүү гүгээд очдог шиг одоо энэ сэтгэл санаа чинь ч гэсэн өвдөхөд та ямар нэгэн байдлаар түүнийг эдгэх хэрэгтэй. Гэтэл та өнөөдөр хэдэн настай вэ? Та хэдэн удаа сэтгэл засалчд очиж байсан бэ? Хэр одоо тогтмол очдог вэ? Мэдээж хэрэг өнөөдрийг хүртэл таны амьдралд стресс, дарамт, бага насны цочрол, гэмтлүүд, зөндөө зүйлүүд байгаа. Харин та тэдгээрийг эдгэхийн төлөө хэр одоо давтамжтай сэтгэл засалч дээр очдог вэ? Би сэтгэл зүйч гэж хэлээгүй те, сэтгэл засалч дээр очдог вэ? Хэрвээ та үгүй гэж хариулж ивэл та өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ. За тэгэхээр паник атакийн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Тэгээ паник атакийг яаж эдгээдэг вэ гэдэг талаар одоо та нартай ярив. За панический атаки дээр ерөнхийдөө 4 шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрдэг. За нэгдүгüүрт нь болохоор юунаас болоод энэ одоо паник атакт ороод идэг юм бэ гэхээр нэгдүгüүрт нь болохоор таны одоо эргэн тойрноос ирж байгаа дарамт шахалт таны дотоодод дарамт болоод та одоо байнга ямар нэгэн зүйлийг хүлээх, байнга дарамттай байх, байнга нэг юмыг одоо хүлээх амьдралаас одоо жишээлбэл хань ижилээ өөрчлөгдөн гэж байнга найдах, ерөөсөө амьдралаасаа байнга нэг зүйлийг хүлээх, тэгээд байнга тогтворгүй байдаг. Энэ зүйл маань нэгдүгээр паник атак руу авчдаг байна. Хоёрдугаар шалтгаан нь бага насны траума. Бага наснда та аав ээжтэй өссөн ч гэсэн магадгүй хангалттай хайрлагдаагүй, хайрлагдсан мэдрэмжийг ерөөсөө аваагүй, тэгээд аваагүй тийм ээ, сонсогдоогүй, таны мэдрэмжүүдийг аав ээж нь тоогоогүй, тэгээд байх юм бол үүнийг удаан хугацаагаар тэр хүүхэд дотроо энэ бага насны траумаг хадгалж явснаар энэ паник атак үүсдэг. За 3 дугаарт нь даалт ухамсарын айдас. За таны даалт ухамсарт ямар нэгэн байдлаар айдсууд байгаад байх юм бол жишээлх юм бол би аюулгүй байж чаддаггүй, би одоо уурлах юм бол би удирдлага алдна, би өөрийгөө удирдах чадахгүй, захирч чадахгүй, би сэтгэл хөдлөлөө захирч чадахгүй, надад итгэж болохгүй шүү гэсэн энэ одоо сөрөг програмуудыг агуулад та маш айцтай, тэгээд стресстэй болсон үед танд энэ атак үүснэ. Өөрөөр хэлэх юм бол янз бүрийн айдсууд, гэр бүлийн хүн нэгнээс айх, эргэн тойрноос айх, ямар нэгэн юм болох үедээ гэдгээс айх зүйл маань айсаар байгаад тэр айдсууд маань, тэр гэмтлүүд маань таны бие дээр хоригдлагдаад, за тэгээд бие маань ерөөсөө энэ гэмтлийг дааж давшгүй болсон үед танд хариу үйлдэл үзүүлдэг. Үүнийг та
та бид нар юу гэж ойлгодог гэхээр гар хөл салгалдаг, ууралсан үед гар хөл салгалах, зүрх тавчтаа дийлэхгүй байх, зүрх дийлсэх, амьсгаа давхцах, давчдах гих зэрэг энэ одоо бие дээр байгаа физиологийн одоо бие физиологи дээр гарч байгаа энэ шинж тэмдгүүд маань таны бие үнэхээр энэ травмаг одоо дийлхэ болсон үед, бүр энийг өргөөд дийлхэ болсон үед таны бие чинь реакц буюу хариу танд үзүүлж байна гэсэн. За дөрөвдүгээрт нь физиологийн хүчин зүйлээс болоод өөрөөр хэлэх юм бол бидний энэ тархинасаа серотонин, допамин буюу аз жаргалын одоо тэр гормонууд дуудын маань одоо нейро эсүүдэд маань байх тэр одоо энэ даавруудын тэнцвэрт байдал алдагдах, нойр дутуу удаан хугацаагаар явах, тэгээд кофеин их хэмжээгээр хэрэглэх, мансууруулах бодис хэрэглэх, тэгээд хит их ядрах, байн ачаалттай байх, хит их ядрах, тэгээд зэрэг нь одоо таны мэдрэлийн тогтолцоог одоо мэдрэмтгий болгоод ингэснээрээ таны биед сандрал үүсэх буюу паник атак үүсэж байна гэсэн. За эдгээр миний хийсэн 4 одоо шалтгаанаас болоод өнөөдөр танд панический атак байгаа гэсэн. Ихэнх нь бараг 80-90% нь бага насны травмагаас болдог. Тийм учраас манайхаа бага насны травмаг тоохгүй орхиж болохгүй. Тэр бол өнгөрсөн юм аа. Өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Одоо өнгөрснийг бодохгүйгээр сайхан ирээдүйгаа төвлөрөөд явна гэдэг тийм зүйл байхгүй. Өнгөрснийг засахгүйгээр, өнгөрсөн давсан гэмтлийг засахгүйгээр ирээдүй гоё болно гэж юусоо байхгүй. Энийг одоо бид нар маш олон удаагийн лайваараа, видеогоороо хэлж байгаа тийм учраас та нар маань хэрвээ та баг жоохон ч гэсэн стресстэй бол ямар нэгэн гомдол тээж яваа бол ямар нэгэн айцтай байгаа бол та мэрэгжлийн хүн дээр ирэж энэ одоо зүйлийг засуулах хэрэгтэй, янзлуулах хэрэгтэй, өөрийнхөө сэтгэл санааг засуулах хэрэгтэй гэсэн. За тэгээд эдгээр шалтгаануудаас болоод танд панический атак болдго юм байна. Тэгвэл паник атакт болохоор ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэдгийг хэлсэндээ түрүүн гар хөл салгалах ингээд салгалах, чичрэх, амьсгаа давхцах, давчдах, амьсгалж чадахгүй байх, зүрх өвдөх, зүрх дэлсэх, сандрах, өөрийгөө сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байх, уураа барьж дийлэхгүй байх. Одоо ерөнхийдөө нэг сандралд орсон энэ шинж тэмдгүүд бол паник атак байна гэсэн. За тэгвэл үүнийг яаж хэмжлэх вэ? За нэгэнд танд эдгээр шинж тэмдгүүд байгаа юм байна. Тэгвэл яаж одоо эдгэх вэ гэдгийг талхилуулъя яриа. За ингээхийн тулд хамгийн ихний арга бол ховсын эмчилгээнд орох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бидний даалт ухамсар дээр хурц үйлчлээ, даалт ухамсар дээр тэр болж байгаа айдсууд, тэр түрүүний хийсэн бага насны шархуудыг, тэр дарамт шахалтуудыг, тэр стрессүүдийг, тэр айдсуудыг бүгдийг нь ховсын эмчилгээний тусламжтайгаар даалт ухамсараас нь авч хаяа гэсэн. За хоёрдугаар арга нь болохоор мөн саяных энэ ховсын эмчилгээтэй хавсраад та body therapy буюу биеийн эмчилгээнд орно гэсэн. Биедээ болж байгаа тэр эмчилгээг бид нар засаж одоо бие дээр болж байгаа, бие дээрээ хадгалж авсан тэр блогуудыг бид нар харилах гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар ямар нэгэн одоо тэр блогуудыг, сөрөг програмуудыг, бүх юмнуудыг бид нар өөрийнхөө бие дээрээ хадгалдаг. Таны бие дээр хадгалагддаг. Даалт ухамсар гэхээр заавал бид нарын энэ тархин дотор байгаа хэсэг биш шүү дээ. Энэ бол даалт ухамсар маань бид нарын бие дээр байгаа тий. Тэгэхээр тэр бүх блогууд, тэр бага насны травманууд, тэр айдсууд, эргэлзээнүүд бүгд та бид нарын бие дээр бичигдсэн байгаа. За бие маань дийлхэ болоод эцэс сүлд нь реакц өгөөд таны гар хөл салгалаад зүрх дэсээд юу хийгээд одоо өөрийгөө өдөрдөж чадхаа болцсон гэсэн. Тэгэхээр бие дээр ажиллана. 3 хоног тасралтгүй бие дээр ажиллана. Өөрөөр хэлэх юм бол таны энэ травмаг хадгалж хурааж байдаг бүх биеийн хэсгүүд дээр одоо дарах одоо тухайн тэний трансад орсны дараа таны бие дээр хурж дарж таны одоо тэр биен дээр байгаа травмануудыг зайлуулна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бие дээр байгаа энэ травмануудыг биеэсээ гаргахгүйгээр зөвхөн толгойд байгаа програмуудыг эмчлэх үед үр дүн хангалтгүй байдаг. Өөрөөр хэлэх юм бол
таны толгойд байгаа програмуудыг, сөрөг дурсамжуудыг, сөрөг мэдрэмжүүдийг авч хаялаа. Эргээд таны бие дээр тэр травманууд байгаад байгаа учраас эргээд хэсэг хугацааны дараа эргээд хэвэндээ ороод дахиад та тэр үйлдэлээ хийж эхэлдэг. За жишээлх юм бол та байнга одоо сэтгэл төвшдөг байлаа гэж бодъё. Сэтгэл төвшөлтийн мэдрэмжийг та бага наснда дахин мэдрээд таны биеийн аль нэг хэсэг дээр магадгүй цээжин дээрээ та тэр сэтгэл төвших гэдэг мэдрэмжийг хийгээд авсан байгаа, оруулаад авсан байгаа. Таны дотор таны бие дээр тэр сэтгэл төвших гэдэг мэдрэмж таны бие дотор орчихсон байгаа. Ингээд таныг тэр биеэс гаргах хүртэл тэр сэтгэл төвших гэдэг муухай мэдрэмжийг танд орчлон ертөнцөөс татаж авчираад танд өгөөдлэн. Ийм учраас бид нар хитгэн мэдрэмжийг өдөр болгон мэдэрдэг нь тийм учиртай. Яагаад гэвэл бид нарын бие тэр мэдрэмжийг өөр дээрээ бичиж аваад өдөр болгон танд өгөөд байгаа гэсэн үг юм. Тийм учраас энэ мэдрэмжийг арилгахын тулд одоо юу хийх вэ гэхээр өөрийнхөө биетэйгээ ажиллана. Энэ биеийн мэрэгжлийн хүн дээр хандаж өөрийнхөө бие дээр байгаа энэ блокуудыг харилцуулна гэсэн. За тэгэхээр таны тэр цээжин дээр магадгүй жишээлбэл төгших мэдрэмж орж ирлээ гэж бодъё. Тэгэл та юунаас юм мэдэхгүй нэг хаалх чанга дуурсан ч төгшин, нэг утас дуурсан ч төгшин. Зүгээр сууж байгаа л яна хүүхэд маань нэг муу юм болчих вэ дээ. Яна өнөөдөр хүүхэд маань зам гараа явж байгаад машинд хариулчих вэ дээ, тий? Яна одоо ингэж яагаад би мөнгөгүй болчвол яана, өрөнд орчвол яана гэдэг ингээл юмнаас төгшөөд ерөөсөө юу ч болоогүй байхад төгшөөд байдаг маань таны бие энэ мэдрэмжийг хадгалаад авсан гэсэн. Одоо тэгэхээр яах вэ гэхээр тэр бие дээр байгаа тэр мэдрэмжийг та биеэсээ одоо 3 өдөр тасралтгүй ирж тэр бие дээр байгаа тэр мэдрэмжийг авч хаяулна. Ингэснээрээ танд тэр мэдрэмж бүрэн байхгүй болж та орчлон ертөнцөөс өөр зүйлүүдийг татдаг болно. Бидний даалт ухамсар дээр ямар програм байна? Тэр зүйл таны амьдрал дээр бодит болно. Өнөөдөр таны амьдрал ямар байна? Таны даалт ухамсарт байгаа програм тийм гэсэн үг. Өнөөдөр танд мөнгө байхгүй, мөнгөний асуудал танд байгаа бол таны даалт ухамсар дээр, таны бие дээр мөнгөтэй холбоотой сөрөг програмууд байгаа гэсэн. Таны амьдралд өнөөдөр харилцааны асуудал байгаа бол таны даалт ухамсарт харилцаатай холбоотой сөрөг мэдрэмжүүд, сөрөг ойлголтууд, perception-ууд, identity тэр бүх зүйлүүд байгаа гэсэн. Тэгэхээр эдгээрийг арилгахын тулд манайхаа өөртөөгөө ажиллана. Тэгэхээр одоо жишээлбэл зарим нэг хүмүүс маань ховсод ирдэг л дээ. Ирэх үедээ зарим хүмүүс ингээд анзаараад байхад баталгаа шаардаад байгаа юм шиг тий. Би чамд ингээд өглөө чи намайг идгээ гэсэн шиг ийм одоо хандлагыг гаргадаг. За эмчилгээнд ирж байгаа тэр хүмүүсийн зөв үү гэвэл зөв. Гэхдээ энд хоёр талаас хичээх хэрэгтэй. Жишээлх юм бол та одоо таны бөөрчийн өвдөд эмнэлэг дээр очиход эмч танд эм бичиж өглөө, таныг онцлоод эм бичээд өгөөд эм бичиж өглөө. Та тэр эмийг уухгүй бол та идгэрх үү? Таныг тэр эмч таны бөөрийг идгэж чадах уу? Танд өгсөн эмийг та уухгүй бол эмч таны өмнөөс тэр эмийг уугаад эмч таны бөөрийг эмчилж чадах уу? Of course not, right? Мэдээж үгүй. Яг тэрнтэй адилхан та ховсчин дээр ирлээ. Ховсчин таныг оншиллоо, таны бие дээр таны даалт ухамсартай ажиллаад янз бүрийн техникүүдийг хийлгээд ингээд энергитэй ажиллаад дууслаа. Танд даалгавар өгөөд та хийхгүй бол та дараагийн удаа ховсонд ир гэх үед нь ирэхгүй бол энэ таны үр дүнд нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт танд хэрэгтэй учраас та биднэрт хэрэгтэй учраас бид нар энэ зүйл дээр маш сайн анхаарч өөрийнхөө төлөө хичээж ажиллах хэрэгтэй гэсэн. За тэгээд зарим хүмүүс хэлдэг би ховсод 2 удаа орох хэрэгтэй юм байна. 3 удаа хэрэгтэй орох хэрэгтэй юм байна гэд. 3 удаа орох хэрэгтэй бол 3 удаа орно шүү дээ манайхаа. Ягаад та өөрийнхөө төлөө ховсод ороод идэх нь танд хэрэгтэй байтал та ашиг мөнгөний гарц юм байна. 3 4 удаа орох юм байна гэж хэлгээд зарим хүмүүс маань яваад өгчдөг. Тэр нь болохгүй шүү дээ. Ховсод ороод идэх нь танд хэрэгтэй. Панический атакигаас ангижрах нь танд хэрэгтэй. Ууралсан үедээ биед захирч чаддаг, юу ч болоогүй юм шиг 50 замаар шийдвэрлэж чаддаг болох нь танд хэрэгтэй. Нөхрийнхөө хайрыг өөртөө эргүүлж авчрах нь танд хэрэгтэй. Араар тавилт байхгүй, эрүүл
токсик биш харилцаатай амьдрах нь танд хэрэгтэй. Тийм учраас та энэ мөнгийг өөртөө хөрөнгө оруулалт хийгээд байгаа шүү дээ. Түүнээс биш энэ мөнгийг та зүгээр нэг хин нэгэн хүнд өгөөд байгаа биш шүү дээ. Тийм учраас энийг сайн ойлгох хэрэгтэй байна манайхаа. За тэгээд саяных паник атак болсон хүмүүсийн хувьд энэ бие дээр байгаа блокууд дээр ажиллах хэрэгтэй. Бие дээр байгаа ямар нэгэн блокуудыг ажиллах хэрэгтэй. За би яг одоо энэ видеон дээр энэ панический атак гэдэг яаж ажилладаг, паник атак болсон хүмүүс дээр маань энэ эмчилгээ яаж явагддаг талаар яг одоо энэ видеогоор би оруулна. Тэгээд эргээд уулзцгаая. Я как нахлынула, да. Легкость. Эйфория. Миротворение. За яг энэ видеон дээр үзүүлж байгаачлан та ингэж бие дээр байгаа таны даалт хомсор бүхэл тэр блогуудыг өнөөдөр хүртэл өөртөө нааж авсан айдас, эргэлзээ, уйтхар гуниг, тэр донтолдууд, тэр бага насны травмануудыг бүгдийг энэ тэн дээрээ ингээд хадгалж авсан байгаа. Хөвчлэн цээжин дээрээ, хоолоон дээрээ, энэ эмэгтэйчүүдийн энэ савны хэсэг дээрээ, гих мэтчлэн нуруун дээрээ, гих мэтчлэн мөрөн дээрээ гэд энэ хадгалж авсан энэ блогуудыг арилгаж өгснөөр та маш хөнгөн шин боломжуудаар дүүрэн маш сайхан амьдрах болно. Тийм учраас манайхаа энэ биеийн дэх одоо эмчилгээ маш чухал. Панический атакийг эмчлэх маш чухал. Паник атактай удаан яваад байх юм бол та зүрхний өвчтөй болно. Тийм учраас өөртөө хайртай байж энэ панический атак, паник атакаас одоо ангижрах хэрэгтэй. Үүний тулд та ховсын эмчилгээнд ирж орох хэрэгтэй. Үүнээс гадна энэ body therapy буюу биеийн дэх эмчилгээнд дээр саяных миний зурган дээр харуулсанчлан биен дээр одоо тэр травмануудыг арилгуулах хэрэгтэй. За яг энэ одоо эмчилгээг манай Pfizer Actem нь одоо та бүхэндээ зориулаад одоо энэ мэрэгжлийн гадаад ховсчинг бид нар авчираад 4 хоног бид нар вакуум эмчилгээг хийхэр болсон байгаа. Өөрөөр хэлэх юм бол 4 хоногийн туршид та одоо гэр бүлийнхаа тэр өдөр тутмын ажлаас, өөрийнхөө үр хүүхдээс тэр одоо өдөр болгон таныг байгаа тэр амьдралаасаа түр тасраад юу ч бодохгүйгээр өглөөнөөс орой хүртэл 24 цаг вакуум зөвхөн энергиэр ажиллаж бие дээр байгаа тэр блогуудыг арилгаж өөрийнхөө яг өөртөө адилхан идэхийг хүссэн хүмүүстэй нэг дор байрлаад ховсчонтойгоо хамт нэг вилла дотор байрлаад нэг резорт нэг вилла дээр байрлаад тогтмол цагаар хооллоод одоо энэ зөвхөн энэ одоо эдгэрэх энэ эмчилгээнд өөртөө хөрөнгө оруулалт хийх юм ретритийг бид нар зарлж байгаа. Энэ маань гадаад усад болно. Тэгэхээр та энэ одоо 4 хоногийг өөртөө зориулаад гадаадаар аялаад давхар өөртөө энэ биедээ байгаа энэ сүрэг програмуудыг бүгдийг нь арилгуулад энэ бие дээр байгаа энэ паракануудыг энэ паразит хорхоо шиг таныг өнөөдөр амжилтанд хүрэхгүй байгаа, таны өнөөдрийн аз жаргалтай мэдрэмжийг танд өгөхгүй байгаа энэ бие дээр нь байгаа тэр паразит хорхоонууд шиг тэр хор уршихаа өгөөд байгаа тэр сүрэг програмуудыг, тэр айдсуудыг, тэр травмануудыг бүгдийг нь өөрөөсөө арилгаад маш гоё сүнслэг, тайван, энергиэр дүүрэн болж өөрийнхөө аз жаргалтай амьдралыг өөртөө бий болгох, өөрийнхөө амьдралынхаа өөрөө эзэн нь болох энэ боломжуудыг бид нар 10 хүнд одоо олгож байгаа. Тэгэхээр 10 хүн маань одоо энэ эмчилгээнд орох бүрэн боломжтой шүү. Тийм учраас би та нарыгаа энэ хүү одоо 10 хоногийн
body therapy буюу биеийн эмчилгээн дээр урьж байна. Энэ эмчилгээнд ердөө яг өөрийгөө өөрчлөн би яг өнөөдрийнхөө амьдралдаа би өөрчлөлтийг би өөрийгөө өөрчлөнө гэж шийдсэн 10 хүнийг бид нар энэ хөтөлбөртөө авах байгаа. Тийм учраас та хэрвээ сонирхож байгаа юм бол нэмэх 1 гэж бичээд description хэсэг дээр байгаа линкэн дээр дараад эсвэл нэмэх 1 гэж бичээд дэлгэрэнгүй мэдээллийг авч бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа шүү. Дараагийнхаа видеогоор дахиад уулзъя. Bye.